Эмэгтэй зарлиг төсөлтэй Ганабел институтийн Монголын коучтой хамтран ажиллаж байгаа. Тэгээд гандалгар маань Монголын коуч төв дээр байнгын ирж ганцаарчилсан зөвлөгөөгөө авж байгаа. За Батманлаг коуч дээр түрүү 7 хоногт уулзсан. Энэ 7 хоногт одоо Ондормоо коучтой уулзнаа. Тэгээд бүх уулзалтууд маань ганцаарчилсан уулзалттай бас камергүй гэдээ байж байгаа шүү дээ. Нэг коучтэй 7 хоногт 3 удаа. За нэг уулзалтаа багцаагаар 2-3 цаг. 2-3 цаг болж штэ тий. 2-3 цаг, заримдаа 2 цаг. Янз бүр цаг нь янз бүрэлтэй. Тий. Тэгэхээр ер нь их завгүй коуч нартай уулзалт хийгээд сэтгэл зүйчтэйгээс уулзаад яваад байгаа тий. Сэтгэл зүйчээс цаг авч уулзаад. Завгүй л явж энэ да. Ааха. Өнөөдөр ч гэсэндээ коучтэйгээ уулзаад мэдээж гайхалтай өөрчлөлтүүд гарна гэж итгэж байна. Бидний хувьд ч гэсэндээ бас чам дээр гарах өөрчлөлтүүдийг тэсэн ядан хүлээж байгаа. За тий орцгоё тий. За тий орё. Сэтгэл зүйчтэй уулзчин, коучтой уулзчин гэхээр нэг азгүй дээ биш, амьдралын асуудалтай биш, травматай учраас биш. Угаасаа ямар ч төгс төгөлдөр автаа ээжтэй одоо өөлөх юм амьдрал төссөн хүнд ч гэсэн сэтгэл зүйн ямар нэгэн гэмтэлсэн байдаг. Гандалгар маань өөрийнхөө дотоод потенциал нөөцийг мэддэг хүн, 2 хүүхдээ л гээд нэг юм зорилго тавьчихад шүү дээ. Одоо нэг моринд мордох гэж юм үзэх юм бол гიშих гээд чүп бачуу гэд өндөх гээд байгаа зүйлээ ингээд 2 хүүхэд маань гэдэг юм хүч байгаа дээ шүү дээ. Нэг талаа өөрийгөө хүчлэж босгож байгаа амьдралынх нь утга учир нь болцсон. Тэрийг одоо хүлээн зөвшөөрч байгаа бид бүгдээрээ тийм. Гэхдээ зөв зохистой гол нөгөө нэг ингээд урсгал голдрлоороо урсна гэж ярьдаг шиг зөв нь юу вэ гэхээр гандалгар өөрийнхөө төлөө чүү гэд мориндоо мордох нь зөв. Хоёулаа энэ уулзалтаар бүрэн дүрэн болох гээд байгаа энэ аяган дотор нь байгаа нэг хэрэггүй мэдээллийг, нэг хэрэггүй кодыг, программыг засна гэсэн. Тэр засагдсанараа эргээд гандалгарын ажилтны амьдралд нь харилцаанд нь хүүхдүүд дээрээ ажлынхантайгаа тийм өөрөө өөртөө харилцаанд нь эерэг хөгжил авчрах боломж бүрддэг. Оролцогчийнхоо сэтгэл зүйн байдал дээр дэмжлэг үзүүлж коучлж ажиллаж байгаа. Това ийм дотоод хамгаалтын ажлууд бол нөгөө аав ээж хоёртойгоо бүрэн дүрэн эвлэрч тэднийгээ бүрэн дүрэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлахаас эхэлдэг тий. Яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч бид нар чаддгүй бас нэг тийм стандарт дүр өгчөддөг. Жижигхэн тийм саадуулаад байгаа юмнуудаас гоёлоо аавтай холбоотойгоор эрэгтэй хүнтэй холбоотой энэ энерги гэх юм уу энэ кодуудыг гой суллаж чөлөөлж явуулах тийм дасгал хийнэ гэсэн. Дасгал ажил гэж ойлгож байна. Хевлийгээрээ дүүртэл сайхан амьсгаа авчих нүдэ амчих. Хевлий дүүр амьсгаа аваад за тэгээ хамраараа зугуухан гаргаараа. Коуч уулзалтын ихэнд бол оролцогч маань жоохон бие барьсан. Тэгээд мэдээж нөгөө телевизээр эфирээр засагдж байгаа учраас хүмүүсээс комент авсан баг, сэтгэл авсан баг, жоохон бие барьсан, жоохон хамгаалах юм байдалтай байна уу да гэж ажигласан. Бүх анхаарлыг зүрхэн дээр авчрыг. Анхаарлаа хуваагаад 2 нүд рүү шилжүүлээд сормосоо зөөлөн хөдөлгөөрөө. Сормосоо зөөлөн хөдөлгөөд нүдээ аятуухан нээгээрээ. За яаж сайхан тавьширсан. За одоо ойлоо ингээд нөө зүрхнээс зүрхэнд яриа үсгэн гэсэн баггүй. Хойлоо тавьшраад амьсгалынхаа дасгалыг хийгээд тий ярилцаад өөрийнхөө бас туллаас ч гэсэн би тодорхой хэмжээгээр хуваалцаж ярилцлаа. Автаагаа холбоотой сайхан дурсамж нь юу вэ? Хүүхэд байх үеийн хамгийн гоё сайхан дурсамж нь юу вэ? Найран төлөөрөнд. Өглөө болгон арайхан дэлгүүрээс юм шилтэй тарах байд шүү дээ. Тэрийг дандаа авч өгдөг гэсэн. Оройн унтах болгонд үлгэр ярьж өгдөг. Хэдэн настай байсан бэ? 7-8 настай байсан баг. Тэр их бол амар сайсан. Тэрнээс мэдгийг бол мэдэхгүй л дээ. Гэртээ очиад ээж дээр очиад дараа наав дээр очиад аав ээж хоёрын хооронд ингээл явдагс тэр нь. Аав хоёр нь дандаа хамт байдаг байсан бол гэж бодогддог. Сургууль багт апэсэн хамт байсан бол гоё байсан баг таа гэж бодож байлаа да. Хамт байсан бол ямар ах байсан бол ямар үед гэж бодогддог гэсэн. Аль хүүхдүүд наваа хөтлөд явах үед ч юм уу тий. Тэр үед тэгэл хүүхд ингээд шоглох мөглөх гараа шин. Тэр үед л аваа амир гэж санд байсан. За 10 настай үедээ санаа тий. Өгүүлнэ.
хортой үедээ ингээд жоохон гомд нэг цан гаргаад уулзахгүй тэг тоохгүй байгаа юм чинь гэдэг ч юм. 30 таа болоод өөрсдөө ээж болоод хүүхэдтэй болоод ирэхээр жоохон уурна. За 40 хүрээд ирэхээр одоо муу аавынхаа юунд гомдох вэ гэд ингээд ухамсарлаад эхэлдэг. Гэтэл дотоод сэтгэл зүйд юу болдгоо гэхээр нөгөө 10 настай үеийн мэдрэмж жижиг юм байгаад идэг гэсэн. Тэр нь байгаа байхгүй нь мэддэхгүй хөрний өнөөдрийн 40 настай амьдралд маань нөлөөлөд идэг. Тийм учраас л хэдүүлээ энийг ингэж нөгөө чөлөөлж гаргах хэрэгтэй болж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр одоо ойлоо яадгүй гэхээр аавыгаа одоо байсан бол гэд хаяа боддог, өгүүлдэг, санддаг байсан байгаа. Мэдээж хамт байхыг хүсдэг байсан байгаа. Тэр мэдрэмжэн дээрээ очиод яг тэр үеийнхаа мэдрэмжийг гаргаад бүрэн дүүрэн ингээд батхыг уг үнсээр нь цэвэрлж байгаа юм шиг цэвэрлэх процесс гэсэн далд ухамсар дээрээ байгаа. Тэгэхээр одоо хоёлаа ингээд бичих хэсэг рүү орё. Аавда хандаад бичмээр байгаа зүйлээ эхний удаатаа чи ингээд чөлөөтэй уусгаад бичдэг. Яа тэгэхээр бичгээр нөгөө ингээд бидний бодолтой холилдоод байгаа зүйлүүд маань сарнаад юм цэвэр одоо нөгөө зүрхний мэдрэмжүүдээ гаргах гэдэг нь шүү дээ. Ойлоо зүрх сэтгэлээ хангах гэдэг учраас гарч ирнэ гэсэн үг тийм. За тэгээд би гоё эндээс дуу тавьж өгөөд энергээр нь дэмжиж өгнө. За тэгэнгүүт хоёлоо чин сэтгэлээсээ аавда хиймээр байгаа. Эсвэл ааваасаа асуумаар байгаа. Яагаад ингэсэн юм бол гэдэг тэр мэдрэмжүүдээ нэг сайхан өөрийнхөө буулгаад бичиж үзье. За. Би барихгүй бичиж болно. Үйлж гаргаж болно. Миний хувьд бол коуч болсон дээр дууг, хөгжим аялгау, бяцлаглалын аялгаунуудыг бас ашигладаг. Яагаад тэгэхээр миний үгээр илэрхийлээд асууж чадахгүй байгаа. Нөгөө хүний зүрх сэтгэлд байгаа мэдрэмжийг илэрхийлж чадахгүй байгаа зүйлийг хөг их шиг аялгаугаар, дууны үгээр тэр чи одоо бүтээл шүү дээ, тэ. Тэрүүгээр ингэж гоё гаргаж ирэх боломжийг дуу хөгжим олгодог учраас дууг ашигладаг. Болно гарч ийн. За. За үлмөр үйл зүгээр үйлээ шүү зэ. Бие башгүй. Бүх мэдрэмж гарч ирээд аавын тухай дуу яваад хажуугаар нь тэгээ бүр сэтгэл ингээд өөр ингээд юу болоод тэгээ тэрэндээ захиатай ч өөрөө утсан болохоор дотор бүх юм уудлаад бичиж чадсан. Нэрээ яг яагаад тэгсэн юм болоо гэдэг асуултыг энээсээ асуухаар тэр нөгөө охины дарсан мэдрэмж маш сайн үннээрээ гарч ирдэг. Тэгэхээр тэр мэдрэмж маш сайн гарсан учраас уулзагч маань нэлээд олон хуудсан бичээд маш сайн уйлаад одоо гарсан. Яагаад тэгэхээр уйлна гэдэг нь өөрөө сэтгэл дотроо одоо хадгалаад, бугшаад, бугалцсан байгаа тэр одоо идэ бэрийг шахаж гаргаж байгаа процесс гэж ерөөхдөө одоо ойлгож болно. Тэгэхээр тэрийг маш сайн гаргаж чадсан. Авгаан багтаа асар их сан байсан. Хөлөндөө авлагын дараа өдөр тагтаач гэсэн. Наваа авчихсан. Цаа авто захиавч ингэ битсэн чинь өөрийгөө бодогдоод гайхалтай. Яагаад гэвэл Америкаараа санаж өгүүлдэг. Дотроо л Америкаа санаж өгүүлдэг байсан. Тэрийг ойлгуулсан. Хүн тэлдэхгүй л байсан болохоос аваа маш хөвөл сандаг байсан. Надад байсан бүх юм мэдрэмжээ бүгдийг цаасан дээр буулгалаа. Би хэрэггүй маа. Би хин жишээ маа. Би юу жишээ маа гэдэг тэр мэдрэмж чи одоо болтол байгаа биз? Байсан маа? Байсан мэн. Тэгээ нэг бид нар ухамсараараа уучлсан боловч зүрх сэтгэл нөгөө жижигхэн охин мэдрэмж байж байгаа зү. Тэгэхээр хоёул одоо энийгээ гаргана гэсэн үг. Намааг өвдөд хөвтөж яхад та хүрээд ирж болоогүй юм.
яагаад гэдэг асуултыг аваасаа асууя. Аавыгаа яагаад ингээд аав ээж хоёр тишээ олоод ясан та тэр хугацаанд надад ямар мэдрэмж ирсэн, яагаад ирж уулзаагүй ингээд тэр тал малаараа бас бичсэн. Зүрхнээсээ дамжуулаад яагаад гэдэг асуултыг асуугаад бичгээр жинхэнэ одоо тэр гомдлын мэдрэмжүүд гарч ирнэ. Тийм сайхан ингээд суллаад гаргаад. Яа тэгэхээр энэ мэдээллүүдийн хугацаанд туссан байхгүй. Өнөөдөр хэрэггүй болцсон байхгүй. Өглөндөө хаалгаанд орчоод 2-3 жил хэвтэртэй байхдаа аавгаа амар их сандаг байсан, нэргүй ах амар боддог байсан, хүлээдэг байсан. Тэр үед аавгаа амар өвөө сандаг байсан болохоор тэр болгоноос битсэн. Үнэхээр хүндэтгэх шалтгаан байсан юм уу? Өөр чухал ажил байсан ч гэсэн би тэрнээс ч илүү чухал байгаагүй юм. Би яг хэн байсан таны хувьд? Ингээд уянгалахгүй шүү. Миний аав сайн хүн байсан юм чи, миний аав тэтг байсан юм чи болоогүй. Одоо зүгээр л та яагаад надад ингэж хандсан? Бүгдийг бичиж гар. Хин шүүхгүй гэж. Тэгж уусаа дээ. Яагаад намайг орхиод ингээд явчаад ирж уулзаад ингээд миний охин яаж байгаа ийж байгаа гэд яагаад сурж байгаагүй юм бол гэдэг тэр тал дээр бас бүгдийг бичсэн. Бичээд эхлэхэд бол эхний хэсгийн онцлогооны бичлэгтэн дээр бичсэн хэсэг дээрээс хоёрдугаар хэсэг буюу яагаад гэдэг тэр учир шалтгааны асуултуудыг дахин давтаж асуусан хэсэг дээр оролцох нь маш сайн задарч ингэж мэдрэмжээ гаргаж өөрийгөө чөлөөлж нээлттэй болж байгаа нь мэдрэгдэжсэн. Тэгээ яа тэгэхээр ихний хэсгээр ингээд цаасаа нугалж тавьчаад ширээнийхээ тэр хүн болонд бичээдсэн бол сүүл рүү ингээд цаасаа дэлгээтэй чигээр нь ингэж гой урсгаж нууж хаах мэдрэмжгүй ингэж гой өөрийнхөө дотоод нэмийг чөлөөлж гаргаж бичиж өгсөн. Тийм учраас сайхан чөлөөлөгдөж тайвширч ингэж яа тэгэхээр оролцогч маань өөрөө үннээсээ энэ бүх мэдрэмжүүдээ гаргачихж байгаа учраас тайвширч ингэж чадсан гэж бодож байна. Одоо яаж юм мэдрэмжээ ингээд Хайгүй шүү. Амар гоё болчихлоо. Сэтгэл онгоо. Би тэгтээ аавгаа амар уучлсан гэж боддог гэсэн чинь. Үгүйсэн байна. гүйсэн мэт. Тийм ээ. Яагаад гэвэл аавгаа амар их санаж битгэрж ирсэн болохоор тэр болгоо амар хураастай байсан байна. Аавгаа би 100 айлын тэндээс хүртэл амар хайж олж уулзах гэж зөндөө хайнаас гүйтг байсан. Тэр болгонд дөрөөсөө олддгоо. Амьд байгаадаа хаана амьдарч байгааг мэддэггүй. Асар хайж олддгоо байсан болохоор амар гомддог л байсан. Тэгээд өөр хамгийн сүүл тарин байга газраа тэнтэн ус авчаад эцэг таарахд л тэгэж л яасан өгтлээ хайгаад олоод уулзч чадаагүй ирнэ. Санаандгүй байдлаар уулзсан. Тэгээд баярлаадсэн байна тий. Хайгаад олоогүй ирнэ. Гинт таарч. Гэр бүлдээ бол хэлэхгүй шүү дээ. Тий ээжтэй хэлэхгүй, ээжигээ зовохгүй, ах トゥ нартай хэлэхгүй ирнэ, аваагаа хатдаг лсэн. Маш их хайр байсан байна тий. Одоо хайртай байсан. Би яавны хайртай хүүхэд байсан. Одоо далд ухамсар суудсан тэр мэдээллүүдийг ил болгож гаргаж ирээд тэгээд тэр одоо мэдээллийг зэгцэлж ингэж чөлөөлж өгч байгаа. Процессыг ингэж дүгнээд үзэхэд аав гэдэг хүн ер нь ямар ертөнц юм бэ? Ээж бол хайрыг илэрхийлээд ингээ хамт байдаг ч гэсэн аав бол төвшөг толгоор аавын орон цаг бол хэлхийн аргагүй. Гомдлын мэдрэмжийг уучлал, ухаарал, хайр болгоод ингээд эерэг болгож өөрчилж байгаа. Тэгэхээр энэ нөгөө дотоодод хийж байгаа өөрчлөлт нь эргээд бодит байдал дээр үйлдэлүүд дээр бас одоо харагдах байхаа гэж бодож байна. Одоо ойлоо болохоор аавдаа сайхан талархал бич. Хамаагийн амьдрал төрүүлээд гандалуудаг эмэгтэй болоод антай болоод ээж болж үзээд өнөөдөр зорилгоо олгоо дахиад амьдралаа шинжилгээд яаж юм ирч хүчтэй зоригтой тууштай шадаршгүй охиныг бүтээсэн юм бэ? Хамаагийн амьдралд хөтөлж авчирсан үүсгэсэн аавдаа талархлаа. Таныхаа энэ сайхан зам чанаруудыг би өвлөж тээж хүүхдүүдэд өгч, бусад хүмүүст өгч, өөрийгөө хайрлаж тэтгэж явах болно гэдэг чинь. Ингээ ямар талархал зүрхний үг гарч ирсэн тэр бүгдийг гой зориулаад ингээ сайхан бичиж. Бид нар аавдаа хайртай гэж боддог, аавыгаа уучлсан гэж боддог боловч яг деталлаар ингээд ажиллаад ирэхээр үгүй байдаг. Цаана нь аавдаа ээжтэй өвөө эмээтэй гомдсон гомдлууд нь байж байдаг. Тэрийгээ ингээд жинхнээс сайхан чөлөөлөд ирэхээр
бүр арай өөр энэ хайрлах, уучлах, өршөөх мэдрэмжүүд ингэж зүрх сэтгэлээсээ хүчлэлгүйгээр сайхан уурсаж гарч ирдэг. За тэгээ гоё зүрхнээс гарч байгаа хайраа сайхан мэдрээрээ. Одоо шал өөр мэдрэмж ирж бичихдэг өнгөрцөн байгаа. Чин сэтгэлээс аавгаа уучлсан, хайрлсан, хүндэлсэн юм бичгээд бичгийн хэлбэр хүртэл болцсон байлээ. Тэгээд би ямар ч лээсэн үнэн сэтгэлээс аавгаа уучлж чадаагүйсэн юм байна гэдгийг өөрийгөө сайн ойлгосон. Тэгээд энэ коучтой уулзсны дүнэлт гэх юм бол би өөрийгөө энэ саяны уулзалтаар бас нэг аавгаа чин сэтгэлээсээ уучлж чадсан, Ойлгоод, ухаарад, чөлөөлөөд тэ тавьж явуулаад хуучин дурсамж мэдээллүүдийг тавьж явуулаад тэгээд оронд нь одоо юм гоё хайрын, уучлалын, өршөөлийн, чин сэтгэлийн мэдрэмж ороод ирэхээр цаашдаа дахиж одоо ийм сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг дурсамж автахгүй байх боломж нь бол бүрдэж өгнө. Sevşe sakte önçün kınsada